Түүхэн домог модон шанив. Монгол уг саатны төрийг үндэслэгч модон хаан Хүннүгийн Хуян хэмээх сурвалжит овгоос гаралтай. Түмэн шанивгийн их хатны ууган хүү аж ахуй. Модоныг бага балчир байхад Хүннүгийн 24 аймгийн холбоо тогтож, түүний эцэг Түмэн шанив бусдын үгэнд оромтгой, бууж өгөмхийн нэгэн байсан тул Хөрш аймаг улсуудаа тэр нь танигдаж, Хүннүгийн газар нутгийн нилээд хэсгийг бусдад алджээ. Үүний дээр манай эдний өмнөх 215 онд Хятадын Цин улсын хан Шихуан Жэнжин Мён Тянд их цэрэг захируулан Умардын улс Хүннүг дарахаар явуулсан байна. Хятадын их цэрэг Ордос хавийн газрыг Хүннүгээс булаан авч, тэр нутагтаа Хятад суурин олноор байгуулан өмнө газрын иргэдийг суурьшуулжээ. Ийм төгшүүртэй үед Түмэн шанив улсаа батлан хамгаалах тууштай бодлого явуулсангүй. Харин өөрийн баг хатны үгэнд орж, түүнээс гарсан отхон хүүгээ ширээ залгамжлуулахын тулд хууль ёсны ширээ залгамжлагч ууган хүү модуныг адшаа үзэж дайсагналцаж байсан Еччи аймагтай найртай байхын тэмдэг болгож барьцаанд өгсөн байна. Модуныг Хар аймагт хүргэгдэн очсны дараахан Түмэн шанивгийн зарилгаар Хүннүгээс Еччи нарын хөлийг өдөөн уулгалан довтолжээ. Түмэн шанивгийн тооцоогоор барьцаанд очсон хүү модун нь дээрх бодлооны хариу төлөөс болж Еччи нарт цаазлагдах ёстой байв. Гэвч ирэлхэг шаламгай модун хүү төрсөн эцгийнхээ хорон санааны золиос болсонгүй. Харин алхахыг завдсан Еччи нарын гараас зориг самбааныхаа чадлаар мултран гарч, тэндээс түмэн газар төвдөлгөө давхигдаг аргамаг хөлгийг булаан унаж нутагтаа иржээ. Үнэнд гүйцэгдсэн Түмэн шанив хүү модуны ирэлхэг зоригтойг шагшин түмтийн дарга болгон Еччи аймагтай зах нээсэн газрыг захируулах болов. Модун цагийг дэмий үрсэнгүй. Итгэлтэй нөхдөөрөө хүрээлүүлэн өөрийн харьяаны төмд дотроо төмөр мэд хатуу сахилах бат тогтоож, цэргээ шаргуу сайнаар суйрлуулан хожмын их үс бүтээх тэмцэлд бэлтгэж байв. Модун Хүннүгийн дууд сум гэж алдаршсан төмөр зэв бүхий эсгэрдэг сум бүтээж, харьяа дэр цэрэгтээ миний дууд сум харавсан зүг рүү цөм нэгэн зэрэг харав. Эс харвагчийг тушаал зурцсан хэмээн цаазаар аваачаад хороон гэж чандлан тушааж, морин дээрээс нэгэн зэрэг дайсныг харваж сурахад онцгой анхаарч байсан гэдэг. Модун нэгэн удаа хэсэг цэрэгтэйгээ явж байгаад өөрийн хайртай сайн мориныхоо зүг дууд сумаар харавсанд зарим нь гайхан сум эс тавьсанд тэдгээрийг дорн цээрлүүлв. Улмаар дараагийн удаад өргөөнийхөө дэргэд шадар түшимдийнхэн хамт зогсож байсан эцгийнхээ хажуугаар гарахдаа дууд сумаа чиглүүлэн тавьсанд хамт явсан цэрэг эрс бүгд нэгэн зэрэг харваж, олон суманд өртсөн Түмэн шанив тэр дороо амьсгал хураажээ. Модун эцгийнхээ зогцын дэргэд ирж улсаа захирч чадалгүй Хятадын Цин улсын боол голгоход хүргэснийг буруу шаан өгүүлж, төрийн хүн төрийг дээдлэхдээ төрлийг төвчих учиртай тул улсаа бодож би инглээ хэмээн тайлбарлан өгчгсөн гэдэг. Ийхүү модун манай эртний өмнөх 209 онд Хүннүгийн 24 аймгийн холбоог захирах эрхийг эцгээсээ булаан авч, шанив хаанд өргөмжлөгдөн Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн зэрэг захиргааны төмд мянгат, зууд, арвтын дээрээс доош шаталсан арвтын системээр зохион байгуулагдаж байсны дээр Модун хаан бүх улсаа зүүн, баруун, төв гэж 3 хэсэгт хувааж, төв хэсэгтээ өөрөө захиран салан сарнуун байсан аймгийн холбоог төвлөрсөн хатуу цаазад төрдөөс болгон өөрчилсөн цэрэгтэй хатуу сахилах бат тогтоож байсан гэдэг. Яг энэ үеэр Хүннүгийн зүүн талаар нутгалдаг Дунху улсаас Модунд илчилгээж, найртай сайхнаар хүлэг морио өгөхийг шаардав. Модун зөвлөх түшимдээ цуглуулан ямар хорио өгөхийг хэлэлцүүлсэнд бүгд нэгэн зэрэг дуугаар морио өгөхийг таггалзжээ. Модун түүнийг үл хэрэгсэн элчид хүссэн мориог нь өгч явуулав. Түн удалгүй Дунху улсаас дахин илчирж Модуныг хайртай хатнаа өгөхийг шаарджээ. Энэ удаа Модун түшимдтэйгээ дахин санал зурж, хөрш улстайгаа эвийг хичээн хайртай хатнаа элчийг дагалдуулан явуулсан байна. Амталсан хэрэг 13 иргэн гихчээр үлгэрээр Дунхугийн элч 3 дахь удаага эрэхтэй Хүннү Дунху хоёрын улс хил орчин байдаг хүн нутгалдгүй хэсэг газраа өгөхийг шаарджээ. Модун түшимдээ зөвлөж хэрэгхийг зөвлөлдөхөд нилээд хэсэг нь хайртай морь хатнаа өгч болсон юм. Тэр муу жаахан газрыг өгөхөд явах хэмээн зөвшөөрөх санал гаргажээ. Үүнд Модун шанив маш ихээр хэлэгнэн мунхаг түшимдийг цаазлах зарлиг болгож, адуун сүрэг байгаа цагт
морь олдно. Улс орон байгаа цагт хатан олдно. Харин өвгдийнхээ газар нутгаас өчүүхэн төдийж хайрт өгч үл болно. Газар бол улсын үндэс хэмээн сургажээ. Модон дунхуу нарыг бут зохиж тэргүүлэгчийг нь алж албат иргэдийг мас сүрэгтэй нь олцлон авчээ. Эргэж ирээд баруун тийш Еччийн нар руу дайрч тэднийг хөөж явуулаад өмнө зүг шар мөрнөөс урагш Лёвхян Баян аймгийн нутгийг нэгтгэн Цин улсын хаан Мянчаны хүннүгээс булааж авсан нутгийг бүхэлд нь эргүүлэн авч хан улстай шар мөрний урдуур хилээ тогтоожээ. Модоны үед хүннүү нар урд өмнө байгаагүй хүчирхэгжиж хойд зүгийн бүх аймагуудыг эзэлж өмнө зүгт дундад улстай хүч тэнцэх улс байгуулсан юм. Модон бол цэргийн эрдэмт гарамгай, авхаалт самбаатай, мэрэгэн ухаантай, улс төрийн алсын хараатай зөв бодлого явуулсны дүнд Төв Азийн олон нүүдэлчин ард түмний дундаас анхны төр улсыг байгуулсан түүхэн их гавьяатай билээ.